За. За манай монголчууд бол бас уул нь аягийн иргэд байсан. Ая шугууд байхдаа бас ангөрөө хийдэг. Тэгээ одоо энэ монгол гэрийг бол тусгай аягийн иргэдийн амьдралыг харуулсан. Одоо анчин гүрээчин байх үеийг харуулад ингэж зохицуулсан байгаа. Тэгээ одоо энэ соёл жуулчлалаар голсон монголоор гэдэг аялал жуулчлалын газар болохоор улдууд ирээд соёлыг ойлгоно. Тэр мөртөө бас зураг сүлдэр авах нь одоо их тэдний дур одоо игээд гой ийм онцлогтой суудал дээр гараад сүлдэрлээд сүлжээн дээрээ тараагаад энэ бас манай гадагшаа сурталчилж байгаа бас нэг сайн талын сурталчилгаа болдог. Тэгээ одоо энэ одоо амтны арс тийм ба одоо энэ өвөр аргал угалз тэгвэл одоо энэ ямааны өвөр дээр одоо гоё жишээ арс ширээр дөөс олсоор игээд одоо модыг хориогоод энэ суудлыг хийсэн. Улдууд л одоо Монгол гэрт суугаад уул нь бол одоо бас орцсонд байсан шүү дээ. Тэгээд Монгол гэр сүүлднээ тал нутагт ирсний дараа одоо нүүдэл амьдрал болоод Монгол гэр суудаг болсон. Тэгэхээр энэ уртлын дөрвөн Монгол гэр бол дөрвөлөө нэг янзын одоо онцлогтой Монголоор нүүдэл соёл жуулчлалын газрын одоо музей маягтай юм байна.